Дэлхийн 3 дугаар тайван болох магадлал. Саяхан болсон Америк улсын сонгуульд хэн ялах нь мэдэгдэж байсан уу? 1989 онд анхны цувралаа хийсэн The Simpsons хүүхэлдэйн киноны цуврал гардаг ирээдүйн зөвнүүлүүд хүмүүсийг гайхшруулсаар байна. Жишээлбэл коронавирусын цар тархал, Дональд Трамп болон Жо Байден нарыг ирээдүйд ерөнхийлөгч болох талаар, Коби Брайантын нислэг тэрэгний ёсоор амиа алдах талаар, мөн 2001 оны 9 сарын 11-нд болсон ихэр цамгагийн террорист талхад өртсөн талаар гих мэд олон цөм таамаглал хийсэн байна. 2020 оны Америк улсын сонгуул ирээдүйд цар тахлын үеэр болсон сонгуул, аль эсвэл каос буюу эмх замраагүй байдлыг эхлүүлсэн сонгуул гэж дурсагдана. Каос, эмх замраагүй байдал гэж яг юу хэлэх гээд байгаа юм бэ гэвэл ирээдүйд болж магадгүй дэлхийн 3 дугаар дайныг хэлж байна. Энэ сонгуул яагаад асар их үр дагаварт хүргэж болохыг тайлбарлая. We were getting ready for a big celebration. We were winning everything and all of a sudden it was just called off. Дональд Трамп Жо Байденд ерөнхийлөгчийн судлаа алдсан ч энэ сонгуулийг зүгээр өнгөрөөхгүй бололтой. Сонгуульд ямар нэгэн булхаа болсон гэж үзэж байгаа тэрээр сонгуул болохын өмнө энэ тал дээр олон яриа хийж байсан байна. They can try to steal the election from us if you count the votes that came in late. Санал хураалтын үр дүнг хараад энэ сонгуульд ялж чадахгүй гэдгээ тэрээр мэдэж байсан. Хэрв та ялж чадахгүй бол битгий бууж өг тактикаар сонгуулийг дээч өгөхөөр харагдаж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр 4 жил ажилласан Дональд Трампын Жо Байденд ялагдахад хүргэсэн хамгийн том шалтгаануудын нэг бол түүний явуулсан үндэстэн угсаатнаар ялгарлан гадуурхах улс төрийн бодлого байв. We will build a great wall along the southern border. And Mexico will pay for the wall. Та нар санаж байна уу? Дональд Трамп Америк болон Мексикийн хил дээр хан босгож байсныг. Яагаад хан босгосон талаар та нар мэдж байгаа байх. Мексик улсаас Америкийн нэгдсэн улс руу хууль бусаар дөрвж байгаа дөрвөстийг зогсоохын тулд асар том ханыг барьсан байна. Оргонолтын системийг өөрчилсөн Дональд Трамп цагаачтад маш муу хандаж Америкт оргонохоор цуцсан олон хүмүүсийг маш хэцүү нөхцөл байлгаж улс руу буцаажээ. Энэ үйл явцад гарсан хүмүүсийн хямрал нь Дональд Трампын эсрэг ардчилсан улс төрчдийн хүчтэй эсэргүүцлийг авчирсан байна. Энэ бүхнээс гадна түүний хэвлэл мэдээллийнхэнтэй холбоотой асуудлууд түүний хамгийн том алдаа байсан болов уу? What fake news, which CNN does a lot, you are the enemy of the people. Caucasian or white countries, sir, or do you want people to come in from other parts of the world where there are people of color? Jim, thank you. Thanks everyone. Jim, thank you. Америк улсын хамгийн алдартай хүүхэлдэйн киноны нэг Simpsons дээр сонгуул саналаа өгөхөөр явж буй Simpson-ы гэр бүлийн аав Homer саналаа өгөхөөс өмнө Трамп болон түүний хийсэн зүйлүүдийн талаар боддог. You're hesitating over president? Dad, by all that's decent, how could you forget everything that's happened the last 4 years? Not sure what you're talking about. Дэлгэцэн дээр гарч байгаа бичигнүүд Трампын хийсэн сөрөг мэдээллүүд бичигдсэн байгаа. Энэ бүхний талаар бодсны дараа тэр саналаа Жо Байденд өгдөг. Яг энэ хүүхэлдэйн кинон дээр гарч байгаа шиг олон хүмүүс магадгүй эдгээрийг бодолцсон үзэж Жо Байденыг сонгосон байх. Интернетэд олон хүмүүс 2020 оны Америк нэгдсэн улсын сонгуулийг 8 жилийн өмнө мэдэгдэж байсан гэж хуваалцжээ. Энэ видеог жишээ болгон үзүүлье. Америкийн 46 дахь ерөнхийлөгч Жо Байден 2021 оны 1 сарын 20-нд албан ёсоор ерөнхийлөгчийн ажилдаа орно. Гэхдээ Трамп үүнийг зөвшөөрөхгүй, зогсоох гэж оролдож байна. Америкийн нэгдсэн улс сонгуул өгөхдөө зарим хүмүүс саналаа шуудангаар илгээдэг байна. Сонгуулийн хайрцагаар саналаа өгсөн хүмүүсээс гадна шуудангаар өгсөн саналууд нь коронавирусын цар тахлаас болж эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс шуудангаар саналаа өгч болдог байна. Сонгуульд Жо Байден зарим уужуудаас ирсэн ихэнх саналууд нь шуудангаар ирсэн ба Трампд ирсэн шуудангийн саналууд нь илүү бага байсан байна. Трамп үүнийг анзааран шуудан энэ санал нь эргэлзээтэй мөн булхаатай байж магадгүй гэж бодож байна. Иймээс тэрээр шинээр тооллого явуулах аль эсвэл бүр дахин сонгуул явуулахыг хүсэж байна. Гэхдээ түүний марцсан нэг зүйл байгаа байх. Трамп сонгуульд ялсан жилдээ авсан ихэнх санал нь шуудангаар ирсэн байна.
Та нарын мэдхээр Трамп болон түүнийг ерөнхийлөгчийн суудалтай үлдээсэй гэж хүсч буй хүчирхэг орнууд байгаа. Тэд нар магадгүй ажиллаа эхэлж байгаа байх. Трампын хийсэн авилгалын хэрэгүүд болон ерөнхийлөгчийн хугацаанд дуусны дараа түүнийг шүүгэж өгөх байх гэсэн бодлууд мөн дэлхийд хандах хандлагат нь сэтгэл хангалуун байгаа улс орнууд түүнийг тийм амархан ерөнхийлөгчийн суудлаас буулгахыг хүсэхгүй л байх болов уу? Яг энэ үйл явцад болон дараа нь Америк тэр байтугай дэлхийн ертөнцийг тодорхой хэмжээгээр эмх замраагүй байдалд оруулж магадгүй юм. Дэлхийн 1-р дайны дараах дэлхийн эдийн засгийн хямрал нь нэг үгээр 1929 онд Америк нэгдсэн улс болсон эдийн засгийн хямрал богино хугацаанд дэлхийн нийтэд нөлөөлсөн ба эдийн засгийн хямралд хамгийн их хүрсэн улс орнууд Америк нэгдсэн улс, Их Британи болон Герман байсан. Учир нь эдгээр газруудад мөнгө хамгийн их хэрэгэлтэнд ордог газрууд байна. Дэлхийн эдийн засгийн хямралын дараа зарим улс орнууд сэргэж чадахгүй цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр ядуу буруу болж байлаа. Улс орн нь ядууралд автан ард түмэн бослог гаргаж буй эдгээр улс орнууд нэг зүйлийг хийхээс өөр аргагүйд хүрэв. Тэр бол дайн. Их хямралаас яг 10 жилийн дараа 1939 онд дэлхийн 2-р дайн эхэлсэн байдаг. Та нар яагаад энэ бүхнийг ярьж байгаа юм бэ гэж бодож байж магадгүй. Одоо дэлхийн нийт COVID-19 буюу коронавирус цар тахлын дараах томоохон хямралын ирмэг дээр ирсэн байна. Энэ нь аажмаар дэлхийн нийтэд хямрал авчран нөлөөллөө үзүүлж эхэлнэ. Хүмүүс зээлийн хүүгийн өсөлд төлж чадахгүй байгаа үр зөөлөндөө баригдаж амжиргаагаа залгуулж чадахгүй болоход түүх давтагдаж магадгүй. Саяхан харуулсан Симпсоны гэр бүлийн аав Хамар саналаа өгсөн хэсгийн дараагийн хэсгийг харуулъя. You slept all day? You didn't vote? Hey, how bad could it be? Таны харж байгаа зүйл бол үнэндээ апокалипсийн 4 морьтой юм. Христийн шинд дэлхийн сүрхүүд тохиолдох 4 сүрлийг бэлэгддэг. Энэ 4 морьтон дайн, үлсэглэн, цар тахал болон үхлийг бэлэгддэг байна. Сонгуулийн дараа ийм зүйл болно гэдгийг Симпсонс хүүхэлдэйн киноны зураг дээр харуулсан байна. Мэдээж энэ бол зүгээр л уран зөгнөл юм. Гэхдээ бүх зүйл ямар нэгэн зөгнөл төсөөллөөр эхэлдэггүй гэж юу? Өмнө харуулсан бичлэгэн дээр роботууд хот руу дайрч байгааг бид харж байна. Хот сүрэн үнсэн туурга болсон байна. Яг л эмх замраагүй байдал буюу каост автсан юм шиг. Тэр цаана цөмийн эрчим хүчний лого байрлуулсан байна. Роботууд дээр Америкийн нэгдсэн улсын Homeland Department буюу дотоодын аюулгүй байдлын лого нь байна. Энэ нь 9 сарын 11-нд тохиосон ихэр цамхагийн халдлагын дараа байгуулагдсан дотоодын аюулгүй байдлын терроризмтэй тэмцэх тасаг юм. Намайг айлгаж байгаа зүйл бол энэ роботууд удахгүй дэлхий дээр ашиглагдах магадлал өндөр юм. Өнгөрсөн хугацаанд олон зүйлийг зөв таамагласан энэхүү цуврал дэлхийн 3-р дайныг болно гэж таамаглаж байна уу? Америкийн нэгдсэн улсын сонгуулийн улмаас дотооддоо хагарал гарan иргэний дайн үсгэд ойрхон байна. Магадгүй Дональд Трамп болон Жо Байден нарыг дэмжиж байгаа улс орнууд хоорондоо хагаралдахыг үгүйсгэшгүй. Ойртож буй ирээдүй бидний хувь тавиланг тодорхойлно. Миний бичлэгийг үзсэн танд баярлалаа.